За бүгдээрээ сайн уу? Өмнөх лайв дээр хийснийхээ адил би ерөөсөө бүх бичлэгэн дээрээ гивээ зарлаж байгаа. За тэгээ бичлэгний хаа нэгт ямар шаардлага биелүүлэхийг нь хэлнэ. За тэрнээс өмнө нэг зүйлийг баталгаатай болгоо хэлчихэ. Би комент бичсэн хүн болгонд билет тарана гэсэн үг биш шүү. Чатаар бити трийг өг, энийг өг гэж дайраад байгаарэ. За тэгэхээр бичлэг рүү орцгоё. Манай хүн чинь ялчангуудаа хамгийн түрүүнд очтой газар очсон шинэ өөдөл нь бөөн баяр өгтөж аваал. Гэснээс одоо уралдаан хоорондын за 2-7 хоног болоод нилээд ихсчихсэн. Мацаматор өрөөсгөө залангуудаа өөрийнхөө эвсэдээ нэг зүйлийг хэлэхийг гуйдаг. Тэгэж болоогүй. Төслөөс гадуурх зүйл болохоор хиндэж бити хэлээрэ. Нэг санаа зовоосон зүйл байна гэдэг. Манай хоёр ч уулзаад энэ 7 хоногийн амралтын өдөр хоёулаа завтай байна гэж ярилцаад 70 эргийн ухаар болоод бөөн баяр. Нөгөө хэдтэй очиод хэлсэн чинь нөгөө хэд нь атаарах гэж байгаа юм чаа. Гэсэн ч яг хэвдэ манай хүнд бол нөгөөдөгдөг байх нь хэл жаргалтай. Хин хиндэ бодит биш юм шиг үлгэр юм шиг санагдаал. Дид төсөлтэй гайхалтай биш гэж юу? Олон өөр төрлийн зүйл хийдэг хүмүүс нийлээд нэгэн зорилгын төлөө бүгд хичээгээд тэрэн ч үр дүнгөө өгөөд энэ хоёрын маань харилцаа бараг л болж үлдээд байгаа юм шүү дээ. Уулын зам дээр 86 жинхэнэ утгаараа эргэлдэж өгч байна гэсэн хэм байх уу? Аав нь унж үзэнгүүтээ маш сайн болсон байх шүү. Гэтэ энэ бүтэхгүй за яах вэ? Гэж үгэлсээр л нэг зүйлийг бодож байгаа бололтой. 86 ээж бүрэн хамгаалтын каркаста болсонд нөгөө хэд чаа. Хөөх дид төслийнхөж үнэхээр сайн бэлдэж байгаа байх шүү гэж гайхаал. Дараагийн уралдаан Ханконе. Энтхийн уралдаанч нар бол сонирхогчд бол биш. Зам нь хүртэл энгийн зам биш. Яг л тойрог зам шиг. Зөвхөн 86-гийн ялалтын цувралыг зөксөх гэсэн бодолтой л байгаа. Когошавыг бид нэр хэр сайн гэдгийг нь мэдж байгаа шүү дээ. Энэ маань өшөөгөө авчихад уулын замын уралдаанаа болж тойрог замын мэрэгжлийн уралдаандаа илүү анхаарах гэж байгаа. Манай гिचэн сүрлэг бүжи уулын дэргэд сэрцээ. Хөө. Акинегийн уулаас жоохон том юм уу гэж тэнэгтэж үйдэм бүр. Одоо бол дид төсөл гэдэг бол үнэхээр л сүрлэг нэр. Зүгээр л тэр сүрлэг цувааг нь харахыг хүсэж ирдэг хүмүүс ч гэсэн зөөнгөө. Яг л өмнөх шиг хүүхдүүд нь тарахад аав нь Такумигийн аав руу залгаал. Уралдааны урд тоноо гарахыгаа зоо шидэ шийдгэн гинэ. Энэ маань нэлээл өртөлтөлтэй байгаа. Уралдаан ширх хийхэлдгээр эхэлж MRS-ийн жолооч нь өмнө нь уралдаж өсөх. Өксүр зуралдаж байгаа хүн ч гэсэн мэрэгжлийн хүн гэсэн байхаа. Гээл энэ хэд маань нэлээд санаа зовд эхэлсэн. Такумигийн хичнээн сайжирсан байгааг нараас нараас мэдж байгаа ч гэсэн өөрөө ч гэсэн бүр нэлээл урдтай гэсэн. Манай гिचэн зам дээр төлөвлөгөө гаргахдаа замаа 3 хэсэг болгон хувааж эхний өргөн хэсэгтээ илүү хурдан явна. Дунд хэсэг дэндүү нарийнхан болохоор их л удаа явна. Доод хэсэг нэгдгээр нарийнхан чиглэлээ боломжийн урд гарах боломжтой болохоор дунд хурдаар явна. Сонноос Такумигийн л хийдэг нэг сонирхолтой зүйл байдаг. Бэлтгэлийн үеэр араас нь дагж явж явахад гинтл анхаарал алдсан юм шиг. Яаж гэдгийг мэддэггүй гинтл зайн нуршилдаг. Яг л зэрэглээ шиг. Яг нь тодорхой нөхцөл бүрдэх юм бол тэгдэг гэсэн л дээ. Такуми өөрөө мэддэг хэсгийг нь бол мэдгүй л байна. Яг л хийж дуусаагүй шилжчихлээ. Өрсөлдөгч нэр өөрийгөө алдаад харсан уу гэж гайхаал. Магадгүй өөрийнх нь анхаарал сулраад буруу харсан байж магадгүй гэж бодлоо улам нэгтэндээ авсан чаа. Бүр яа харахгүй шилжчихтий. Тэгэл урдлынхаа машиныхаа урданд авчиж байгаа юм шиг л болчихж байгаа юм чаа. Яг үнэндээ бол хэмнэл өөрчлөгдөх цэг гэж байдаг. Хаазыг барих ёстой цэгээс илүү жоох удаан барих л гэх юм да. Энийгээ Такуми саяхнаас хийгээд эхэлсэн юм бол биш. Нилийн дээрээс хийдэг болчихсон юм билээ. Машина өөрийн нэг хэсэг шиг мэдэрч дугуйгаа хамгийн төгс хэсэгт нь хүснээр өдөртдөг болгон гулгадаг болцсон. Эргэлтийн үеийн гулгалт болон хурдлах үеийн гулгалт хоорондын зайг чөлөөтэй сольж байгаагаас л харагдаж байгаа. Зай бүр төсөөлөх шаргагүй болчихсон. Хитрхийг төвлөрөө дугуйндаа ачаал бодлоо өгч ямар ч алдаа гарахгүй гэж хичээхдээ магадгүй өөрийгөө хөвшин хүн шиг харагдуулан удаа яваад байгаа болов уу гэж бодох шиг. Одоо бол ямар ч алдаа үгүй яхаар ажлыг хүртэл мөргөж яваал. Хөөх 86-та жигнэсээ үзэх гэж байна гэж харж байгаа хүмүүс хөрш шуугаал. Яалтчгүй арийнхын машины жолооч өөрчлөгдчихлөө. Торомслох газар торомслсонгүй. Галзуу хүн шиг л хурдлаа ороод бүр ямар ч боломжгүй эргэлтийг хийгээл. Яагаад мэрэгжлийн хүн гэдэг тодтолтой болсныг үзэгчд битээхэл урд нь явж байгаа Такуми хүртэл мэдэрч байгаа юм чаа. Ааврын залгасан нөхөрчөө. Чи хүүгээ хэдий болтол юм хэлэх гэж байгаа. Одоо цаг биднэрийнхээс өөр болсон шүү дээ. Тойрог зам ч юм уу. Ямар ба нэгэн байдлаар мэрэгчлээ болголтоо. Нэмээд хэлэхэд энэ удаа бол хүүд чи ямар ч боломж байхгүй. Манай хүү ямар ч асуудалгүй төрүүлнэ. Гээл амар бардам. Манай хүн дөрөөсөө өмнөх өдөр нь гинтийн юм хурдны өөрчлөлт авч магадгүй гээд нэмэлт төлөлөө хэлж өгсөн. Хэдийгээр эрсдэлтэй шилээ хийж үзэхээс өөр аргагүй. Барай ойрхон байна. Дараагийн болон дээр л хязгаараа давж урдлах хэрэгтэй. Арихын машины хүртэл чи тийм хурдан дээр эргэж чадж байгаа бол би ч гэсэн чадах учиртай гээл. Маш өндөр хурдан дээр хоёр машин чаа татуу хүчийг хүртэл эсэргүүцэж байгаа юм шиг л тавхиал. Яг л нүдэн дээр нь боломжгүй зүйлийг дахиад хийчлээ. Яг л нэг хурд, яг л адилхан шугам. Яг юу нэмэр болчоо. Эфэр чадж байгаа юм чаа гэсэн бодлоод орж ирсэн ч гэсэн хитрхийг эсэргүүцлийг дийлгөө бүр эргэжчлээ. Мань хүн чинь гэтээ мэрэгжлийн гэсэндээ машинаа осолдуулчихлгоо. Итгээл аваа гарчиж байгаа. Гэтээ өрсөлдөгч нь бол байхгүй. Айл хэдийн надстраа утцаа. Яг л өмнө шигээ ялагдсандаа шаарлах байх гэсэн чи харин ч эсрэгэрээ. Нилээн төлөвчтэй баяр хүргээл. Автор нэржээс ах хүүгийн утсан дуграал. Бэ чи ялалтын мэд ирж явах шиг байна. Бэж боломгүй юм. Дараагийн уралдаан өхлөр замын уралдаан. Өрсөлдөгч Минагава. Амар хоёр эго тоногтууд чинь таарчсан. Чи миний дэргэд угаасаа зэрэгсэхгүйгээс хойш чи урдаа яв гэхэд манай хүн ч ард тоосон түлж байгаа гоншгоноод байв. Гээд эхлэхээс ч өмнө тулаа эхэлж гэж өрсөлдөх машин нь юу гэж Сопра. Яа. Энэ удаа манай хүн мэрэгжлийн хүний өдөөс үзэж байгаа болохоор төслөө дуусгаад өөрт нь боломж байгаа эсгийг давхар хянаж өөрийгөө шалгах гэж байгаа л да. Мэргэжлийнхний боддог бодлуудаас цөөн гэдгийг нь хэлэх юм бол дугуйныхаа чадамжийг хамгийн сайн байгаа дээр нь л хурдалж уралдааныг шийдэх хэрэгтэй. Ер нь Супра гэдэг машин чинь нэлээд хүнд тул арын дугуйн дээрх ачааллаа ч гэсэн тааруулах хэрэгтэй. Тэгэхээр өөрийн дугуйнаас илүү өрсөлдөж байгаа дугуйг илүү муудахын тулд дарамтыг ихээр өгч явж өрсөлдөж байгаа шатаан дугуйг нь муудах хэрэгтэй. Энэ өөр ч гэсэн стил таамаг дэвшүүлсээр л
Урд бол 86 ялсан байж болох ч гэсэн өсвөрт бол Минагава шиг ялагдана гэж бодохгүй лээ. Гэхдээ өдийг хүртэл ялагдаагүй FT эсрэг талд нь байгаа штэ. Тэгэхээр бол магадгүй 50-50 л байх. Энэ Мингтэй залуу Ресукыг нэлээл мэддэг болол та. Бараг л нүүдэл болохыг мэдж байгаа юм шиг л тааж хэлээд байгаа юм чи. Өнгөрсөнд бол энэ хоёрын хооронд асуудал байхгүй ч гэлээ. Энэ нөхрийн ахтай бол нэлээл том асуудалтай юм шиг байгаа. Тэр ах нь бараг л тамаг болчихсон үхлийн бурхан гэдэг ч болооч. Ямар ч хэрэгэлзээгүй хүчний хувьд бол FT Супрагаас сул талтай. Тэгэж чөлөөгүй өрсөлдөгч жолоочин чадварын хувьд илүү гарнуулахс нэг дутаад ахаар бол биш. Манай хүчин бол өмнө нэг удаа мэрэгжлийн уралдаанчтай уралдах боломжтой документ алдсан болохоор одоо л олдсон боломжоо бүрэн гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гисэн ч хилээ даангаас хэрэгтгэл өмчлөх хэрэгтэй гэж юу? Ресукш сарын дугуун дээр ачааллыг хэрхэндээ зөрчлүүгээд гүндгүүрсэн төвчний бэлтгэлийн програм гаргачихсан. Жинк үзэж таарсан юм байлээ. Энэ бэлтгэлийн хамгийн чухал зүйл нэг юм бол боротооч бай, застаач бай. Удаан машин урд нь явж исэн чинь нэг л ижил цагт бариандаа тавих хэрэгтэй. Хүн гэдэг чинь ер нь бол машины ард цусанд бол тэгэл байнга л нэг хаазаараа баянгал дээд хурдаараа ч юм уу дэвсээд нэг гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Зам дээр чи хурдлах хэсэг гэж байгаа, хаазыг багасгах хэсэг гэж байгаа тий. За ер нь бол тангаас хаазыг тааруулаад сурчна гэдэг нь бол нэмэргүй. Замынхаа бүхэл хурдыг нарийнс хэмжих сурнаа л гэсэн үг байхгүй өөрийнхөө бие дотор. Манай хүч нэлээл урт хугацаанд өдөр бүр яаж явах юм бол алдсан хугацаагаа нөхөх үү, яаж явах юм бол дугуйгаа гамнах уу гээл явсараа гал биеэрээ мэдэрдэг болчихсон. Тийм болохоор л ийм хүчтэй машинтай туршлагатай жолооч эсрэг зягаан амархан хортолцох явуулсан байгаа. Супра бол яаж ч удаа хоол замд хурлах төрлийн машин шүү дээ. Ерөнхийдөө бол уралдахад зориулсан машин ч гэлээ. Яг FT шиг жинхэнэ спорт машинаас бол жоох өөр. Нилээд том сул тал байдаг нь маш хүнд их бий. Ер нь тэглэж хурдан машинтай мэрэгжлийн хүн байлаа гэж. Энэ бол уулын зам. Мэрэгжлийн уралдаанч нэрээ байнгын уралддаг зам биш. Гэх баталтай автаад нэлээд цагаа холдуулж чадсан ч гэлээ. Арын машин баагаар алдсан цагаа нөхсөөр нэлээд ойртон мэрэгжлийн уралдаанч гэж ийм байдаг юм уу гэмээр айцыг араас нь мэдрүүлэн тавьсаар айснасаа улгооч тэрөө ахта сайжирсан харуулмаар байгаа улгооч тэрөө хажуугийнхаа шин шүрхнүүхэлтэй зөрөм бүхэл урдаараа төгсөн ч гэлээ арийнх нь мангас шиг машин гүпрлээд л ороод ирэх юм. Гэхдээ мэрэгжлийн хүмүүсийн хэдийн нэг зайлуудыг одоо бүгд л мэдж байгаа байлгүй. Яалтчгүй нэг мөрөгчдөг. Гэхдээ урдаа байх өндөр урдтай машиныг баагаар идэх гэж дугундаа дэндүү их гамгүй явсан. Харин эсрэгээрээ манай хүч хөнгөн машин дээрээс нь дугуйгаа машин хинсэн гэдэг утгаараа дэндүү бол тасарчваа гэж. Гэхдээ хэдийгээр дөрвөлсөн жилдээ нэг зүйл нь маш сонио. Тим хүнд их биетэй машин байж ээж тим өндөр урттай юм хоол зэн дээр дугуй нь аль хэдийн байх голцоо байх ёстой шүү дээ. Гэсэн чи бүр нэмж хурд гаргаа сүүлийн хэсэгт нь бараг л гүцгэж байсан гэж бодохоор л гээд л асуусаж өрсөлдөгч чинь мэрэгжлийн уралдаанч. Мэрэгжлийн хүмүүс гэдэг бол мэрэгжлийн зам дээр мэрэгжлийн дуудах хэмжээний дугуйныг зарлалтаа мэддэг хүмүүс. Бүх жолоочнор л өөрсдөөс арга барилтай байдаг. Тэр ч гэсэн өөрийнхөө арга барилаар л хурдлсан баг. Уулын зам дээр аавынхаа машинаар бэлтгэл хийсээр аав нь бүр амар ажигч. Энэ удаа дугуйч нь жоох өөрөөр уралдсан байх чаа. Шинэ зүйл төрсөж үзэж байгаа юм уу? Гээл мэдчихсэн байгаа. Манай хүч өмнө уралдсан хүнийхээ хийж байсан нэг гараараа уралдах чадварыг сурах гээл үздэг байгаа штэ. Гэтэ одоогор бол нэг сайн болж өггүй л байгаа юм шиг байлээ. Шалтгаан гэх юм бол өмнө мэдхгүй зүгээр л тэнэг зөргөөр орсон болохоор чадсан. Одоо бол ерөнхий зүйлсийг нь мэдж байгаа болохоор нэг сайн болж өггүй л байгаа байхгүй юу? Гольф бол манай хүний хийх юм бол яалтчгүй биш заяа. Гараа хүчтэй сав зөхөхөр гар нь амар өвддөг. Үүнээс харах юм бол ямар ч зүйлдээ зөв техник хэрэгтэй байдаг. Тэрийг нь маш сайн эзэмсэн хүнийг л мэрэгжлийн хүн гэдэг шүү дээ бид нар. Энэ хоёрын мань болцоо их л хөөрхөн. Хин хиндээ саран шиг татагдаад байгаа. Spiral Bug-ийн ахлагч дээр нь уруу замынх нэг уралдаанч ирчихсэн. Бодвол энэ хэд дараагийн өрсөлдөгч нь л баг. Энэ уртастай нөхөр нь бахархал эдэр гэж олон юм онголдохгүй. Шударгаар өрсөлдөх юм бол угаасаа л бүх уралдаан 50-50. Би бол 100% ялдаг хүн. Гээл бас л нилээл хүнд гараа бололтой. Ахлагч нэр хэлсэн зүйлийг нь бодоол явж байхад нь ард нь гинтлүүлж байгаа юм шиг нэг житэй ард гүпрлээд л ундаг. Бодвол энэ тхий хүн биш бололтой. Энэ тхий хүн байсан бол энэ бүлэгнийх нь хизээш орлохгүй байдаг байтал өөрийнх нь нутгийн зам дээр нэг гар бүр хичнээн хичээгээ чолдож чадахгүй. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс хүртэл гайхахаар одоо л энэ явж энгийн нэг биш байх гэдгийг нь анзаарч эхэлж байна. Гэсэн юу шууд лараас мөрөгчих юм. Ийм урдан дээр юм өндөртөгт мөргөн ирдэг чаа. Ёстой л олон жил жолоо өрсөн туршлагаараа л авираа гэж амьд үлдэх шүү. Одоо бол яалт чи хүн болохыг танилаа. Хар GTR 32-тэй өвхлийн бурхан. Ягаав нөгөө энэ нөхрийн ах гэж хэлсэн дээ. Гэтэ ах хүн чи ахыгаа хараагүй нэлээл удаж байгаа. Ах нь гэрээсээ явчихсан юм билээ. Гэтэ одоо энэ чи мэдж байгаа ганцхан зүйл ах юм бол ахынхаа жинхэнэ байвал Такаши Росуке. 2 жилийн өмнө сайртай хүнээ алдаад хүмүүстэй ширхаа болоод гэрээсээ чархаа байжгсан. Яаж Росукетэй холбогдож байна гэж юу? Тэр хоёрын сайн байсан хүн нь нэг хүн. Одоо л өрсөлдөгч мэдсэн болохоор аль болох л удаа явж хичээсэн ч гэсэн араас нь мөргөөл. Хурдаар илүүргээд хол хайж гэсэн ч гэсэн хаях ямар ч боломжгүй мэт. Дүүгийн хувьд бол энэ хүн бол өвхлийн бурхан биш зүгээр л нэг ганцаарчсан тэнүүлж ир. Магадгүй хизээч өгсөн яах вэ гэсэн байдалтай л байгаа ах. Тэгэхээр энэ удаагийн уралдаан бол яхахгүй нөгөө нөхдүүдтэй. Яалтчгүй ялагдаагүй оршихуунууд болохоор бэлтгэл уралдааныг нь харахтай шар ус босмоор. Дээрээс нь ямар ч дайсагсан өнгө айс байхгүй болохоор пүүрч уур хөрмээр цагаагаар нэлээл чиглэг үлэрхэг болохоор маргааш яалтчгүй бороо орох байхтай. Яг л бодсны дагуу жинхэнэ утгаараа асгаж өгч байна да. Багийнх нь хэд бол бороо орчлоо гэж бөөн төгшөөрөөс ч гэсэн манай хоёр бол аль алинд нь бороотой гулгайхтай бицүү байх тусмаа сайн гэж бодож байгаа. Нөгөө талд ч гэсэн нээх ялгаалга. Бараг л бороо орсонд нь олзуурхаад байх шиг. Росуко хоромч амсаг хэлбүү сулгааны ажил хийж байхдаа их сонирхолтой зүйлийг олсноо өөрийнх нь хамгийн хурдан явах техниктэй бараг л адилхан зеро тооцоолох их онлыг нь харсан. Хэрвээ энийг нь анзаарахгүйсэн бол Кёсуке бараг л баларх байсан баха. Одоо тэгэхээр яаж ийгэл контрол гаргахыг нь олох хэрэгтэй. Тэр нь л гол ажил нь шүү дээ. Манай хоёр ч гэсэн тусласныхаа ажилдаа явах замаа нүдэлсээр бороо хэдгээр зогссон жилийн өдөржин орсон борооны дараа чихтэй зарим газараа мандтаа өгөх нь мэдээж шүү дээ. Эсрэг уралдах хуралдаан ч нэгтэй амар гар. Уралдахаас өмнө байнгын бясалгал хийдэг. Хоосон ялмаар байгаа гэсэн хүсэл хожигдуул яана гэх айдас энтригэл бүх юмаа аваад хайчдаг л хөрөө юм шиг байлээ.
Хүмүүсийн хувьд бол зам баг зэрэг нойтон байгаа болохоор хоёр удаа машиныг дэд хурдыг нь харахгүй байх гэсэндээ жаахан сэтгэл санаа гонсохор. Мэдээж үгүй тэдний мэдих төвчний уралдаа эхлэхдээ шууд хоёр машин дэд хурдаараа яваал эхлэнэ үстэй. Гэтэ ийм нөхцөлд ихэд урдаа гарч байгаа нь их л ачиргалтай. Нөхдүүд өөрсдөө машины тохируулгыг хамгийн сайн чаддаг клуб гэж боддог болохоор тэрэндээ их л ихтэй байдаг юм шиг байлээ. Ахуй ихтэй арай л энэ юм уу. Өөрийнх нь философи нь хүртэл хүн гэдэг бол маш их мэдрэмжүүдийн нийлбэр. Машин бол тохируулга. Тийм болохоор мэдрэмжээ байхгүй болохоо зөвхөн машиныхаа хүчээр л явах хэрэгтэй. Машин хэрвээ тэрэндээ л найдана. Тиймээс илүү зүйл хийгээд хүмүүс өртөөгөө харагдах гэсэн хүсэл огт байхгүй. Тэр нь л энэ хүнийг аимшигтай болгож байгаа юм л да. Би ч алдаа гаргана гэдэг чинь хүний сэтгэл хөдлөлөөс болж үүсдэг үстэй. Тэгэхээр ийм султалгүй мэд өрсөлдөгчийн эсрэг яаж ялах юм бэ? Амаргүй байх та гэж асуухт нь Рёсукэж ялж боллоо яах вэ? Хүн яаж хичээсэн 100% сэтгэл хөдлөлгүй болно гэж байхгүй. Хүн дагааруулаас манан болж буугаад бороотой байхаас ч илүү хэцүү нөхцөл байдлыг үүсгэж шиг боллоо. Бүхий л хүмүүсийн хувьд бол манан битгий хөтгөрөөсэй гэж хүсэж байгаа. Хамгийн аимшигт нь Рёсуку энэ бүс нутгийн цагаагаар нөхцөл байдлыг нь маш сайн судалсан болохоор орчин суугчдаас нь илүү мэдээлэлтэй болцсон. Өтгөн манан буунаа гэдгийг анханасаа л мэдж байгаа болохоор хидийнээ сануулчихсан. Ийм амир өтгөн манан дундаас гинтл машинууд гарч ирэл буцаал уусаа алгуулаад яг л галз зөвхөн биш шиг. Хэдийгээр чадлаараа төвлөрсөн ч гэлээ. Гинтийн манангаас болоод урд гарсандаа харамсах бодол өөрөө ирэхгүй шургуу орж ирээл. Аргачгүйлтэй 100 м зайж бүрээ харагдахгүй байгаа юм чинь тэнгэл биш бол 70 тусамсараар айх нь мэдэж штэ. Манай хүний хувьд бол аль дээрээс л Такумигийн сохор тайралтай санаа аваад бэлтгэл хийгээд эхэлчихсэн байсан болохоор хэдийгээр хэцүүсэн ч гэсэн арай л дээр л байгаа даа. Өө нэрээ энэ мананг урдаас тооцоолсон гэсэндээ. Тийм болохоор Жиросуку эргэлдээ сарангуудаа хурд хамгийн өндөр авч болох цэгийг сонгоод тэндээ нүдэ анаач явж чадгаар болтлоо бэлтгэл хийгээд загсан юм байлээ. Тэгээд ч болоогүй нөхөрд энэ цаг дээрээ мэдээлэл илгээгээгээд зааварлага өгсөн тэрийгэж гисэх их бэлдсэн. Яг л тэрийгэ боцор давхиж байхад тэдний уралдаа нэрнийг хөөждөг үзэж байх. Ээж нь бол машины тал дээр мэдлэг нэлээд сайтай ч гэсэн хүүхийн хувьд бол машиныг мэдрэх мэдрэмжинд тулчихсан нөхөр юм байлээ. Хинийхэн тооцоолтойгоогүй цагаан хүнээр харахгүй, арай чи харанхуй нэр төсөөлөг байсан болохоор ахаа амьд үлдэх зүүн автоматар итгэвчж явахад Кэсүкигийн хувьд бол яг л бэлтгэлийн дагуу утсанд нь мэдээлэл хэрэгтэй зэрэгцэн. Тооцоосон газар нь ямар ба нэгэн саадуулах машин байхгүй гэсэн инфог аваа шууд шугнаад цав цагаан хүнээр харанхуй руу яваал арчихдаг. Хамгийн өтгөн цэгээс бооны сумшиг шугнаад гараад ирж байгаа хамгийн ихний машин бол шар өнгөтэй машин. Ийм амьсгалтай зүйлийг өөрөнөдөр харсан хүч уурлах шаарлах гэхээс илүүтэйгээр амар тайван байдаг шүү. Тэгэхээр яасан бах нь судалгаа гэдэг зүйл чи ийм л чухал ахна шүү дээ. Уралдааных нь үр дүнг нь бол багийнх нь хүн нөхлөн зөвшөөрөхгүй л байгаа. Манай байхгүй болохоор дахиад уралдаа шудраг бус байлаа энэ төр гээл. Ер манай байгаагүйсэн бол таалах мэдээжлээсэн шүү дээ энэ төр гээд эхлэхэд нь. Чи тэрийг яаж мэдж байгаа? Магадгүй чи ч гэсэн өөрөө уралдаж үзэл болгох байх л та гээл өнгөрдөг. Гудамжны уралдаан гэдэг зүйл ямар ч нөхцөл байдал байсан хамаагүй гэдгийг нь ойлгочихсон. Үнэхээр л гоё дог цуцаа хаваа байхгүй юу? Уруу замын уралдаа эхлэх гээд байдаг. Ман татарх нь байтга бүрч гисэд байдаг. Тийм болохоор энэ нөхрийн төлөвлөгөөний дагуу урд нь гарахынхаа оронд ардаас нэвж дарамт төхийг сонгосон. Рёсуку ч гэсэн тэрийг сонсоод Такумид замаа мэдрэх хүртлээ жоохон хүнд байгаа юм шиг санагдуулахгүй дөө. Тэгээ мэдрээд эхлэхээр өөрийнхөө явзаа яв. Уралдаан ч эхэллээ. Хоёр машины урд дээд урдаараа бичгэлээ нилээл өрштэй гарч байна. Саяны уралдааны үр дүнг нээж сонсоод нэрэл чинийг хэлснээр шараа машин дөрүүлчихсэн гинэ. Одоо хоёр машин уруудаад ирж байгаа гэж байна. Сайн хараарай гэж загсан шүү. Гэхэд тийм үү. Надад ихтэй хамаагүй. Ерөөс сонирхол төрөхгүй л байна л та. Гээл. Яг л үдэн дээр нь хоёр машин булан эргээл өнгөрөхөд далавшаар идэж байна. Уртлынхаа цагаан машинд гихтнээ чинь юу яриад байгаа ойлгохгүй байна. Ниэданда. Тори митай на. Араас нь дагж яваа нөхөр бол Такумигийн араас явж байхдаа нэг сүртэн хурдан нөхөр бол биш л юм шиг байна. Ухааны бодож байгаа штэ. Гэтэ энэ байдал бол удаа үргэлжлээгүй манай хүн чинь шууд хурдаанаа мэдгэлдэг. Энийг ч гэсэн харснаа. Чадлаараа л хичээж ах шүү. Ингэж хичээж улмал ядраад амархас үлдчих юм шүү. Гэж бодож байгаад улмал хурдлаад идэг. Юу за арайч энэ боломжгүй штэ. Ингэж хурдлаад ах юм бол юм харагдахгүй нөхцөл байдал. Ер нь бол дараагийн болон дээр харж үйсэн ч хэцүү болно штэ. Энэ үхлээ. Сая юу хийсэн бэ? Манангаас болоод миний хурдны мэдрэмж өөрчлөгдсөн байна гэж байх уу? Гээл хамаг шалаараа араас нь явал барааг нь харлаа гэж бодсон. Дахиад л үдэн дээр шилжчихлээ. Одоо бол урталтанд цагаан манангаас өөр юу ч алга. Зам нь дундаа ч ороагүй хаа шүү те. Энэ манангаас болоод манай гэж өөрсдөө мэдээлэлээ бүрэн ч өгөөгүй. За ер нь бол юу болсон ч ойлгомжгүй альчихсан. Харин өөрийн газар бол энэ хүүгийн нүд нь харсан зүйлээсээ болоод нилээн сэрэгчиж. Өндөр түвшний Канагавагийн хүмүүс ч гэсэн дид төсөлд юуч болохгүй юм гэж юу? Одоо ердөл ганцхан л уралдаа үлдчихлээ шүү дээ дид төсөлд гээл. Сүүлийн уралдаа нь хичнээн хол байсан ч гэсэн бүхий л бус нутгаараа очиж дэмжих юм гинэ. Домог төрж байгаа гайхалтай агшин харахыг хүсэн шүү дээ угаасаа. За энэ хүрээд энэ удаахаа партиг өндөрлөө. Тэгээ дараагийн партиг сизон 6-ан шууд нийлүүлээд ярьчих гэж бодож байна. Би гэс нэг мэдээлэл хүргэчээд араас нь гивийнхаа мэдээллийг өгье за. Та нарын мэдж байгаагаар алдартай аним болгон анх эхлэхдээ манга эсвэл one shot бүтээлээс эхэлдэг штэ. Гэтэл монголчууд бид нар чинь энэ салбар тараахан өөрсдийн байр суурь олж амжаагүй. Манга их зүйлч ер нь тун цөөхөн байдаг. Тиймээс та бүхэндээ шинээр гарч ирж байгаа Eternal Blue Sky буюу мөнх хөхтийн гэр нэртэй one shot мангаг танилцуулж байна. Энэхүү бүтээл нь 5 сард болж байгаа Монголаас манга контест оролцож байгаа юм билэ. Сторны нөвдөх юм бол Монгол түүхээс сэтгүүлсэн бөгөөд алдарч жанжид болох зэвс өбөдөр нарыг багтаасан. За тэгээд цаашдаа ч гэсэн Монголын эрэлхэг баатруудыг оруулах болохоор үнэхээр л сонирхолтой болох байх л та. Нэрдээ гол төр нь Ромын зэрэг. Ерөнхийдөө бол энэ бүтээлээр дамжуулаад гадныхны нүдээр монголчуудын амьдрал, тулаа, нөхөрлөл болон мөн чанарыг нь өөр өнцгөөс харуулсан мэт. За тэгээ манайхан шинээр төрж байгаа нөхөө мааг дэмжиж өгөөрэй баярлалаа. За тэгээ giveaway-д орохыг хүсэж байгаа юм бол миний Instagram-ыг дагаад тэгээ комент хэсэгтэр өөрийнхөө Instagram-ыг бичиж үлдээгээд тэгэл болоо. Тэгээ шалгарсан хүнтэй ярилцж байгаад юун дуртай гэдгийг нь хэвлээл өгч чинь. 3D принтер шүү дээ. Баярлалаа баяртай.